үндсэн хуулийнхаа дэг журмыг хэрэгжүүлэхгүй, үндсэн хуулиа сахихгүй, үндсэн хуулийнхаа хэм хэмжээнд заасан үйл ажиллагааг явуулахгүй байх гэдгийг бол одоо бас үндсэн хуулийн хямрал гэж ингэж үздэг. Үндсэн хуулийн заажсан хэм хэмжээнээс давсан амбиц, ашиг сонирхол эдгээр хүмүүст бий болсонтой холбоотойгоор энийг бол одоо үндсэн хуулийн хямрал гэдэг. За энэ үндсэн хуулийн хямралч нь бол одоо зөвхөн энэ ордон дотор байгаад байгаа биш, ард түмний дунд талцал бий болгодог, төрд итгэлийг алдагдуулдаг ийм юмыг үүсгээд явчихдаг. Тэгэхээр бол үндэсний эв нэгдэл алдагдах ч гэдэг юм уу. Төрд ард түмний итгэл алдагдаад ирэхээр бол яадаг вөхөр нийгэм эмэрсэн бараагүй байдал руу орох ч гэдэг юм уу. Ийм сөргүүр дагавруудын их үндсийг бол нийгмийн хөрсөнд бий болгоод эхэлдэг байхгүй. Энэ том гал гэдэг чинь биш шүү дээ. Жижиг очноос үүсдэг байхгүй юу? Одоо тэхгүй, одоо ингэхгүй гэж шилэг арга байхгүй. Цаан чинь бол Монголын ард түмэн одоо та нарын сошиал ертөнцийг харж байгаа байх. Юу цухалдаад байна вөхөр Непал туу гэдэг нэг үг гарцсан шүү дээ. Энэ чинь бол юу хэлж яах вэ вөхөр одоо хүч хэрэглэе. Хэнд хүч хэрэглэхөө гэвэл одоо төр засгийг барьж байгаа хүмүүсийг хүч хэрэглэе. Эдний одоо хулгай зэлгийн дэмжсэн байна. Ард түмний амьдралыг ядууруул дууслаа, өөрснийхээ төлөө ажилдаг болчлоо. Тийм учраас Непалдыг гэдэг юм одоо ингээд бүр ил цагаан гардаг болсон байна шүү дээ. За тэгэхээр бол одоогийн үсээд байгаа үндсэн хуулийн хямрал нь одоо юу вэ гэхээр бол үндсэн хуулийн хэм хэмжээнээс болоогүй улс төрчдийн өөрсдийнх нь одоо үл ойлголцлоос үүдсэн, амбицээс үүдсэн. За бүр нарийнаар ярих юм бол одоо өргөсөн тангараа хэр зэрэг зөв хэрэгжүүлж байгаа гих мэт асуудлаас үүдсэн ийм хямралын одоо нөхцөл байдал үүсчээ гэж ингэж бодоод байна.